бидний хооронд үүсэж байгаа асуудал болох одоо энэ үе хоорондын ялгаа тий альба зэт үеийнхэн маань энэ сургалтанд хамрагдаж байна. Тэгээд энэс дэш аав ээжээсээ хүмүүстэйгээ ингээд яаж харилцах вэ гэдэг дээр тодорхой хэмжээний баг зэрэг зөвлөгөө өгсөн ийм одоо сургалт үйл ажиллагааг зохион байгуулсан бүх хүмүүстэй талархаж байна. Тэгээд хүүхд гэр бүл хөгжил хамгааллын одоо Өвөр хангай аймаг дахь газар за дээрэс нь одоо энэ 4-р сургуулийн хамт олон за мөн онч оюунлаг онц төрийн бус байгууллага гэдэг энэ бүх хүмүүстэй талархал хэлэхээ тий. Тэгээд одоо Монгол орны ирээдүй бол хүүхдүүд бид нар хүүхдүүдийнхаа төлөө өдөр болгон хичээж өдөр болгон өөрсдийгөө дайчлах ёстой гэдэгт бол аав хүний хувьд цэцэг хүний хувьд бол чин сэтгэлээсээ одоо эрхэмлж эдгээр ажлуудыг хийж явдаг. Тэгээд Монгол улс маань сайн сайхан бүх зүйл ирнэ. Энэний одоо түүчээ, энэний одоо гэрэлгийг нь бол үр хүүхдүүд маань байна гэдэгт одоо өөрийн чин хүсэл эрмэлзлийн сургалт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За тэгээд Өвөр хангай аймгийн сурагчид маань үнэхээр цоглог эрч хүчтэй дахин ирж гой сургалт үйл ажиллагаа зохион байгуулмаар тэгээд сурагч багш хүн хичээл ордог хүн бол нөгөө сурж байгаа хүмүүс нь хэр зэрэг аз жаргалтай тэргээр сургалтайгаа хичээлийнхаа үр дүнг авдаг. Тэгээд ийм гоё аз жаргал энерги эрч хүчийг авсандаа бас туйлын талархчин зохион байгуулагч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Амжилт хүсье. За өнөөдрийн сургалт бол их сайхан сургалт болж байна. Хүүхдүүд их хүлгээр дуурайлтай. Одоо манай одоо сургалт орж байгаа багш нар бол маш тийм сайхан эерэг дулаан сэтгэлгээтэй багш нар байгаад бол хүүхдүүд их сонирхолтой. Одоо олон багш нар хүүхдүүдэд ингэж үлгэр дуурайлж тэ ирээдүйн замыг нь тэ маш одоо сайхан болгож өгөхөд одоо тусч байна. Сургалт орж байгаа ч өөр үесэн ч гэсэн тэр үед одоо бидний үед очиж байгаа юм шиг бидний дотор байгаа юм шиг сургалт зааж байгаа. Одоо зааж байгаа багш нар бол тэр нь одоо биднэрт бол маш их ойлгоход тийм түлхэц болж өгч байгаа. Энэ бол маш сайхан таталж байгаа. Багш нар бол одоо сурагчдад ирээдүйд нь тий зам одоо тэгэл мэргэжил сонголт амжилт хүсье. За манай сургуулийн 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүд маань олон нийтийн үйл ажиллагаа санаачлагтаараа өөрсдөө маш сайн оролцдог. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхтэй хангалттай сайн оролцсон одоо урлагийн намир үзүүлсэн бүх сурагчдаа болон оролцогч 9-өөс 11 дугаар ангийн сурагчдаа маш их баярлалаа. Та нарын маань хүсэл мөрөөдөд хязгааргүй их тэр зүйлс нь удахгүй сайхан биелэх болно. Та нар байгаа болохоор бидний үйл ажиллагаа ийм сайхан болж байгаа шүү. Бүгдэнд нь амжилт хүсье.